Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгох зорилтын хүрээнд 4 удирдлагын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж 6% хүүтэй урт хугацааны зээл олгохоор болоод байна. За гэвч зээлийн нөхцөл шалгуур хэд өндөр байгааг салбарынхан ярьж байна. Тухайлбал бол зочд буудлын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан зээлийн шалгуурт нийслэлд бол 4 одны зэрэглэлтэй, орон нутагт 3 одны зэрэгтэй байна гэсэн нь энэ салбарын олонх нь хангаж чадхааргүй нөхцөл гэж тайлбарлаж байна. Зогцорсон засгийн газрын хамгийн сүүлд гаргасан тогтоолоор аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд зориулж нийтдээ 2.2 их найдын зээлийн их усрыг гаргаж өгсөн. За жилийн 6% хүүтэйгээр 6 жилийн хугацаанд эргэн төлөлтөй байхаар тогтоосон байна. За ингээд арилжааны банкудаар дамжуулан олгох бөгөөд банкуудын тавих шалгуураас гадна аялал жуулчлалын салбарын бодлогод нийцүүлэн 7-8 төрлийн зээлийн үйлчилгээнд зээлийг гаргахаар тогтоожээ. Бид нар ингээд аялал жуулчлалын сезоноо үзсэн чинь дандаа зуны улирал буюу нэг 4 сарын хугацаанд хамгийн өндөр тоогоор жуулч нь авчаад үлдсэн улирлуудаа болохоор жуулчдын тоо буурчдаг. Энээс болоод нөгөө аялал жуулчлалын байгууллагууд маань доголдолтой ажиллах нөхцөл үүсдэг. Хүний нөөц маань доктортой байх боломжууд бий болдгоо. Дээрэс нь болохоор хит өндөр ачааллаасаа болоод стандартад нийцсэн жуулчлах үйлчилгээний сервис үйлчилгээг үзүүлж чаддаггүй ийм нөхцөлд гарч ирсэн учраас хамгийн бодиттой зүйл бол 4 улирал болгож аялал жуулчлалын сезоныг тэлхэн чухал юм гэж үзсэн учраас энэ зээлийн гол чиглэж байгаа бараг зээлийн 50% нь чиглэж байгаа нь юун дээр чиглэж байгаа вэхээр өөрийнхөө аялал жуулчлалын камп үйлчилгээний байгууллагуудаа 4 улирал ажиллах боломжтой. За дээрэс нь олон улсын стандартад нийцүүлсэн ногоон байдлаар үйл ажиллагаагаа явуулах. За дээрэс нь зочин хүлээж авахдаа нөгөө зочдын сэтгэл хангалуун байдлыг бий болгох энэ зүйлүүдийг нэмэгдүүлэх боломжтой байгууллагуудад зориулж гаргаж байгаа гэсэн үг. Орны тоо хүрэлцээгүй, стандарт хангасан орны тоо хүрэлцээгүй байхад 4-өөс дээш зэрэглээ одтой зочд буудалд өгнө гэдэг нь өөрөө ингээд тухайн доор 4-өөс доош зэрэглэлийн одтой зочд буудал болон гест хаус, хостел гэх мэтлэнгээр иймэрхүү аж ахуйн нэгжүүдэд ингээд сайжрах илүү үйл ажиллагаа сайжруулах стандартад хүргэх боломж болцоог нь хаачж ийн л гэсэн. 4-өөс дээш одтой зочд буудал энэ зээлийг авлаа гэд орны тоогоо нэмэгдүүлэхгүй, стандарт хангасан орны тоогоо нэмэгдүүлэхгүй. За менежменттэй зарцуулах байх. Манай улс 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа. За ингэснээр дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлнэ гэсэн тооцоолъё. За гэтэл энэ салбарын гол тоглогчид болсон тур операторууд дээрх зээлд огт хамрагдахгүй гэж заасан нь бодлогын алдаа болж байгаа гэдгийг онцолж байна. Гол нэг дэлхүүр, нэг суурь, тулгын нэг чулуунд нь төрөлдсөн зээл байхгүй. Энэ 6% зээлтэй. Тур оператор аяллаа агент чиглэсэн зээл байхгүй. Тэгэхээр бас ялгамжтай хандаад байна гэсэн үг байхгүй юу? За сүүлийн 5 жилийн хугацаанд манай улсын аялал жуулчлалын салбартай Станы орнууд маш хүчтэй өрсөлдөгч болж гарч ирж байгаа гэдгийг онцолж байна. За Станы орнууд манайтай адил морин аялал, Монгол гэр, нүүдлийн ахуй, бүргэж шууд зэрэг жуулчдыг татдаг гол үйлчилгээг ихээр хөгжүүлэх болжээ. За гэвч олон улсын фестивалуудад оролцож Монгол орлоо сурталчилж нүүдэлчин соёл ахуйгаа ярьж таниулдаг, жуулчдын наашаа ирэх зам жимийг татдаг тур компаниудад зээл олохгүй байхаар жуун тусгажээ. За иймээс аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгч бүх төлөөллийг уг зээлд хамруулах нь хамгийн үр дүнтэй гэдгийг салбарынхан онцолж байна.